Явган гарц руу ойрт ирсэн жолооч хурдан асаж явган гарцаар явган зорчигч явж явбал зам тавьж өгсөний дараа хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх ёстой тийм ээ. Гэтэл та сая тэгсэнгүүс таны урдуур одоо явган зорчигч гүүгээд гарлаа та зам тавьж өгөх нь тэгэл хажуугаар нь хурдаараа гараад юм да тийм ээ. За бичиг баримтаа таашаал да. Хамгаалах бүс зүгөө мөн зам хөдөлгөөний дөрмийн 13-1 дэх заасныг мөн зөрчсөн тийм ээ. За танд захиргааны хариуцлагын тухай зааснаар арга хэмжээ авахд татгалзах зүйл байна уу? За одоо бид танд тэгээд арга хэмжээ захиргааны хариуцлагын тухай 25-ын 5 зааснаар захиргааны хариуцлагын тухай зааснаар арга хэмжээ авна. За яагаад саяны явган зорчигчд зам тавьж өгсөнгүй? Тэгэл юу ахгүй явж байгаа тэгэл гэдэл яачлаа. Санамсаргүй тий. Энэ байнга хөдөлгөөнд ингэж оролцдог. Үгүй. Манай ч бас нэг цагдаа магтаа яхаар бас нэг дөрмөр яадаг. Тэр шиг тэгэл сая би гимгөө яжгаал сая. Яац. Гимгөө яжгаал яачлаа. Тэгээд альва гарцан дээр ойртож ирэхээр хурдаа бууруулдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхэд та сая хурдаа бууруулсангүй би хараа зогсчихлаа. Тий, би бууруулав. Тэгээ нэг тийм хурдаа яваагүй. Тэгсэн чи бууруулах хэрэгтэй шүү дээ. Бууруултал та тийм. Тэгээ саяны энэ гарцан дээр хэдхэн хоногийн өмнө 10 настай хүүхэд атомшид мөрөгдөж харамсалтайгаар амнаас алдсан байхгүй яа. Дууссан, харсан. Тэгээ хараад юм бодогдгүй нү? Бодогдсон л та. Тэгээ бус нь ядаж хүндлээд нэг зам хүнд гарах чи гэсэн бодол төрөхгүй нү? Бэж. Дээрээс нь та хараа хүүхдээ одоо бүсийн бүслүүдээгүй нэ өөрөө бүсээ зүгээгүй. Ингэж явж болж байгаа юм уу? Өөртөө ч хайргүй, бусдад ч хайргүй. Тийм. Тасая замаг хөдөлгөөний ямар дөрмөж өснө мэдсэн үү? Мэдлээ харин улаангийн урт тэрэг байгаад орж байгаа юм улаан гэрэл. Улаан гэрлэл орчлоо. Улаан гэрэл гэж хаана улаан гэрэл? Уул зур дээр. Уул зур яг намайг ороход асуусан. Наан одоо бас энэ муу наан. Уул зур нэвтрээд. Уул зур нэвтрээд дараа нь бас явган хүний гарс нэвтэрсэн шүү дээ, тий. Тэгтээ ямар дөрмөж өснө мэдсэн үү? Анзаарсангүй. Баг явган дөршгшөд урд урсчихсан. Явган хүний гарч ирэхээр зэрэг юу байлаа юм тий. Анзаарах хэрэгтэй л доо. Би өнгөрчлөө гэж ойлгосон юм. За тань ярьж байна. Захиргааны хариуцлагын тухай хууль зааснаар арга хэмжээ авах татгалзах зүйл байна. За ах ягаад гарцаараа гарч явсан хүмүүс зам тавьж өгсөнгүй вэ? За уучлаарай би яг явган хүнийхээ гарцыг өөрөө өнгөрчлөө гэж бодсон. Өнгөрчөөд энэ өнгөрчөө явж атал ягаад ингэж явган дөршиг нар олол орж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр айгүй ягаад төрөмгөө орж ирвэ гэж бодлоо л доо. Тэнгуут анзаараагүй юм байна явган хүнийхээ гарцыг өнгөрснийг. Явган хүний гарц дээр явж байгааг. Би өөрөө бол яг явган дөршигчд гарцаар давуу эрэхтэй хөдөлгөөнд оролцох хэрэгтэй тийм ээ. Тэгээд гарцгүй газар бол бид нар замаа тавьдаг шүү дээ. Гарцтай газар замаа тавьж өгөхдөө гарцгүй газар бол бид нар явах хэрэгтэй шүү дээ. Тийм. Гэтэл би явган зорчигчтой яг гарцтай газараар явж ирснийг би анзаарсангүй. Явган гарц байшгүй гэд тэмдэг байгаа байхгүй юу? Та нар тэмдгийг анзаарсангүй тийм. Тэмдгийг анзаарсангүй. Тэмдэг анзаарсан бол би шууд зогсож өнгөрүүлнэ ш. Том тэмдэг биш дуулна. Харин харагдахаар л тэмдэг байна да. Нэгдүгээрт бүр яарч явлаа, хоёрдугаарт тэгээд яг тэр тэмдэглэгийг харсангүй, анзаарсангүй юусэн. Дараа тэгээ харж явах. Тэгэхгүй бол яаруу даарна гэж болох нь шүү дээ. Нэвтрүүлгээ төгсөж жодооч танд хандаж цөөх хэлмээр. Өнөөдрийн тухайд жодооч та зам өдгөөний дөрмийг зөрчөөд замын цагдаагийн газар чимээгхэн явчих болж байна. Гарааг одоо яах вэ гэж бодох хэрэгтэй. Өнөөдөртөө өөрийгөө хуурж болж байна. Гэтэ та бид үхнийг хуурч чадахгүй. Ослыг хуурч чадахгүй. Гай газар дороос гिचэр. Олон хаавар нэгэнтэй гिचэр. Зам өдгөөний дүрм зөрчигдөх тоолонд та бидний амнаас яригдана. Ийм учир жодооч та зам өдгөөний дүрмээ
мөрдөж зам өдгөндөө соёлтой боловсон оролцоорой. Манай улсад жилдээ 500 гаруй хүн зам тээврийн асуудалмаас харамсалтайгаар амьсаа авч байна. Зам өдгөөний дүрм зөрчигдөх тоод нь таны, миний, бидний хайртай хүмүүсийн аймнаас эрүүл мэнд яригдж байдгийг ямагт санах хэрэгтэй. Аз жаргалтай амьдралаа үргэлжлүүлэхийн тулд зам өдгөөний дүрмээ мөрдөцгөө бусдаараа хүндлэе, нэгнээ хайрлая.